2001 онд Лондон хот дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудыг боловсрол эзэмшүүлж шин туршлага хуримтлуулах зорилгоор татдаг байлаа. Тэдний дунд Өмнөд Солонгосын 2 залуу бүсгүй Жин Хэжан болон Сон Инэнар байв. Гэвч тэд өөрсдөд нь итгэл төрүүлсэн нэгэн хүн үнэндээ этгээд муу санаа агуулж байсныг хизээч мэдээгүй байв. Өнөөдөр ярих хэрэг бол гадаадд суралцаж байсан 2 охин нутаг нэгнийхээ гарт амнасаа алдсан харамсалтай хэрэг бөгөөд энэ нь олон нийтэд Ким Гюсүгийн аллаг буюу алуурчин түрээслүүлэгчийн хэрэг нэрээр алдаршсан. Энэ хэрэг биднийг 2001 оны 11-р сард Английн хойд хэсэгт байрлах Аском Ричард гэдэг жижигхэн тосгонд аваачна. Замын хажууд нэгэн том төмөр чимдаам удаан хугацаанд эзэнгүй хөвтөж байгааг тосгоны нэгэн хүн анзаарсан байна. Түүний хэмжээний том эзэнгүй удсан нь дотор нь юу байж болох талаар сэжиг төрүүлв. Ингээд сонирч санан дийлж чамдаамд ойртон очтод хачин чихтэй өнөр түүнийг цочоож орхив. Эсэн ч тэрээр онгойлгохоор шийдсэн бөгөөд дотор нь харсан зүйл нь түүний төсөөллөөс хавьгүй аимшигтай байлаа. Тэр үнийг мансууруулах бодис эсвэл хууль бус зүйл байх гэж таамагласан ч энэ нь түүнээс ч дор байв. Тэрээр хагас нүцгэн маш ихээр ялзарч муудсан эмэгтэйн цогцос байв. 2001 оны 11-р сарын 18-нд цагдаа нарыг тухайн газарт дуудав. Гэвч хүчтэй адар бороо болон гэрлийн муу нөхцлөөс болж гинт хэргийн газрыг бохирдуулахаас сэргийлэн мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулсан байна. Маргааш өглөө нь чимдааманд эмэгтэйн цогц байгаа нь батлагдаж шинжилгээ хийхээр шүүх задлангийн газарт аваачжээ. Хохирогчийн нүрийг цэнхэр өнгийн өвөрмөц хийтэй наалддаг туузаар боож зөвхөн нүдийг нь ил гаргасан байв. Энэ тууз нь чухал нотлох баримт болж чадна гэж үзсэн ч хохирогчийн хэн болохыг тогтоогоогүй нөхцөлд мөрдөхөд амаргүй байлаа. Эхний шинжилгээгээр ясны бүтцээр үндэслэн эмэгтэй Аз гаралтай 20-с 25 орчим настай байж магадгүй бөгөөд энэ нь хятад эмэгтэй байх магадлалтай гэж дүгнэв. Үхлийн шалтгаан нь амьсгал боогдох болон толгоондоо цохиулснаас үүдэлтэй байсан ба нас барсан хугацааг 10 дугаар сарын сүүл үе гэж тогтоосон байв. Хохирогчийн хэн болох нь тодорхойгүй хэвээр байсан энэ үед мөрдлөгийн чухал нотлох баримт нь цогцсноос бус харин чамдаамнаас гарч ирэв. Чамдаамн дээр Өмнөд Солонгост үйлдвэрлэв гэсэн шошго байлаа. Энэ нь мөрдөн байцаагчдад томоохон сэжин болсон юм. Мөн хэд хоногийн дараа Лидсийн их сургуульд суралцаж байсан Өмнөд Солонгосын нэгэн цагдаа тухайн орон нутгийн цагдаа нартай холбоо барьснаар дараагийн ахиц гарч эхэлсэн байна. Тэрээр онлайнаас Өмнөд Солонгосын нэг эмэгтэй алга болсон талаарх мэдээлэл харсан бөгөөд чамдааманд олдсон үл таних Аз эмэгтэйтэй холбоотой байж болзошгүй гэж үзсэн байна. Үүний дараа Английн эрх баригчид Өмнөд Солонгос дахь хамтрагчдтайгаа шууд холбоо тогтоосон бөгөөд тухайн үед Өмнөд Солонгосын цагдаа нар задлан шинжилгээний дүгнэлттэй нас нь яг таарч байсан нэгэн залуу эмэгтэй Жин Хёжаны сургаггүй алга болсон хэргийг шалгаж байлаа. 21 настай Жин Хэжан Франц улсад Францын уран зохиолын чиглэлээр суралцдаг оюутан байсан бөгөөд гэр бүлдээ Англи руу богино хугацааны аялал хийхээр төлөвлөж байгаагаа хэлсэн ажээ. Тэрээр 10 дугаар сарын 24-нд Англи руу явж 27-нд иргэн ирнэ гэж байсан ч түүнээс сураг тасарч гэр бүлийнх нь ямар ч холбоо барьж чадаагүй юм. Сандарсан гэр бүлийнх нь цагдаа танцсны дараа 31 настай Ким Гюсүг гэх хэртэй холбоо тогтоож чадсан байна. Тэр нь Жин Хёжон алга болсон үедээ Лондонгийн Eagle Street дээр түрээслэж байсан өрөөнийх нь эзэн байв. Гэвч Ким Гюсү өөрийгөө юу ч мэдэхгүй мэт төрөсгөн түүнийг танихгүй нэгэн нэрхтээ ирээд аваад явсан гэж ярьсан байна. Харамсалтай цагдаа нар хурууны хийний шинжилгээгээр чамдааманд байсан эмэгтэй үнэхээр Жин Хэжан болохыг баталсан байдаг. Богино хугацаанд амарч зугаалах аялал нь аимшигт хар дарсан зөөд болон хувирсан нь гэр бүлийнхэнд нь цочирдмоор мэдээ байлаа. Мөрдөн байцаагчид Лондонгийн төв хэсэгт аялал жуулчлал болон оюутнуудад байр түрээсэлдэг Ким Гюсүгийн үйл ажиллагааг шалгаж эхэлсэн ч түүнийг олж чадаагүй бөгөөд тэр магадгүй гадагш зогтсон байж болцошгүй гэдгийг мэдсэн байна. Мөн энэ үеэр Лондонгийн цагдаа нар Ким Гюсүг сүрэн их сургуулийн оюутан Сон Инхэ гэх өөр нэг охины алга болсонтой холбогдуулан мөн л хайж байлаа. Сон Инхэ зүүн Лондон руу аялал хийсний дараа сургаггүй алга болсон бөгөөд Ким Гюсүг мөн л түүний байрны эзэн байсан нь тогтоогдсон байна. Энэ хоёр хэргийг харьцуулахад Ким Гюсүгийн нэр хоёуланд нь холбогдож байгаа нь санамсаргүй хэрэг биш байв. Хоёр охин хоёулаа түүний байранд амьдарч байсан бөгөөд нэг нь нас барсан байдалтай олдсон бол нөгөө нь
ор сураггүй байсаар байна. Ким Гюсү сураггүй байх үед цагдаа нар Жин Хижоны хамгийн сүүлд байсан гэх Eagle Street дээрх байр нь нэгжлэг хийв. Тэрээр хан болон шалнаас Жин Хижоны цусны тал бэлэрч шүүгийн дотор ялцралын шинж тэмдэг байсан нь түүнийг Чандамд хийхээс өмнө тэнд хадгалж байсныг харуулж байв. Ким Гюсүгийн хуучин найз бүсгийг байцаахад тэр түүний хаан байгааг мэдэхгүй, ганцаараа амьдарч байгаа гэж хэлсэн боловч цагдаа нар түүний байшингаас Хижоны амьсгалыг боогдуулсан цэнхэр тууцны үлдэгдлийг олсон байна. Найз бүсгүй цагдаа нарт хандан тууцыг хувийн хэрэглээндээ худалдаж авсан ч хэрэглэж амжаагүй байтал ихэнх хэмжээнд алга болсныг мэдсэн гэж хэлжээ. Мөрдөн байцаалтаар Жин Хижон болон Сон Инегийн банкны картнаас тэднийг сураггүй алга болсны дараа сэжигдээ мөнгөн зарлагууд хийгдсэн нь илэрсэн байна. Мөнгө татаа авсан мөрөөр цагдаа нар аяллаа агентлаг болон автомашин түрээсийн газарт хүрсэн байна. Ким Гюсү 11-р сард машин түрээслэн 600 км гаруй явсан нь цагдаагийнхны үзэж байгаагаар энэ нь Жин Хижоны цогцыг устгах зорилготой аялал байсан ба түрээслэж байсан машинаас нь түүний ДНХ-ийн шинжилгээ илэрсэн байна. Аяллаа агентлагаас Ким Гюсү Торонто руу нислэг захиалсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь түүнийг оргон зайлж болзошгүй гэсэн болгоомжлол төрүүлсэн юм. Гэсэн ч түүнийг баривчилж хийгээ хориг тавих хангалттай нотлохоо тухайн үед байгаагүй аж. Аз болж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед түүнийг удахгүй Лондон руу буцаж ирэх гэж байгаа тухай мэдээлэл авсан байна. Цагдаа нар түүнийг ирмэгц барьсангүй. Харин мөрдөж мөшгөж байгаад 2020 оны 1-р сарын 21-нд интернет кафегаас саатуулсан байна. Ким Гюсү эцэст нь баривчлагдсанаар цагдаа нар Жин Хижон болон магадгүй Сон Инегийн үхэл төрөсөн үйл явдлыг нэгтгэн тогтоох ажлаа урагшлуулах боломжтой болсон юм. Тэгвэл жохом Ким Гюсү гэж хэн бэ? Ким Гюсүгийн амьдрал эхэндээ нууцлаг бөгөөд өмнөд Солонгост өнгөрүүлсэн залуу насны тухай мэдээлэл бараг байхгүй бөгөөд мэдэгдэж байгаа нь тэрээр гэр бүлээ цуцлуулсны дараа 2000 оны 9-р сард өмнөд Солонгосоос яваад Лондон руу англи хэл сурахаар ирсэн явдал юм. Гэвч 2001 оны 10-р сар гэхэд тодорхойгүй шалтгаанаар хичээлээ орхиж Лондонд байр түрээслэж ажил эрхэлж эхэлсэн. Тэрээр Eagle Street дээр 2 байр, мөн Популяр дүүрэгт байр түрээслэн голдуу Азийн жуулчид болон оюутнуудад түрээслүүлдэг байв. Түүнийг байр түрээслүүлэгчээр нь мэддэг хүмүүсийн хувьд Гюсү бол найрсаг, тусч, үргэлж инээмсэглэж байдаг нэгэн мэд санагддаг байлаа. Охидын хувьд тэр яриа хөөрөө сайтай, дур булаам гэж үнэлэгддэг байсан бөгөөд түүнийг муу зүйл холбогдсон гэж хинж төсөөлөөгүй байсан юм. Гюсү бол архаг заллагч бөгөөд өөрийгөө чинэлэг мэдээр харуулагч, үнэндээ маш их өртөө. Зээлийн картууд нь хаагдсан, мөн мансууруулах бодис хэрэгэлдэг нэгэн байсан байна. Иймд маш их хэмжээний үр зээл болон донтох асуудалтай хүний хувьд эдийн засгийн байдал нь түүний үйлдэлүүдийн үндсэн шалтгаан байх магадлалтай байв. Гюсү баривчлагдсан ч Жин Хижон болон Сон Инегийн талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байв. Түүний батлан даалтаж гаргах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй тул 1-р сарын 28-нд тавуулсан шүүх хурал хүртэл цагдаа хоригдсон байна. Цагдаа нар 2 хэргийг холбох нотлох баримт хайсаар байсан ба Кимийн баривчилгаанаас 2 сарын дараа хэрэгт томоохон дэвшил гарч ирэв. Популяр дахь Кимийн байранд угаалгын өрөөг шинжилж байсан ажилчин хачин чихтэй их ялаа муухай өнрийг угаалгын өрөөний шалны доороос анзаарсан байна. Ингээд цагдаа нарт мэдэгдсэний дараа тэрээр шалгалтын ажиллагаа эхэлсэн байна. Эхэндээ шалны доор цогцос нуух зай байхгүй мэт санагдсан ч тэд угаалгын өрөөний хананд нэг л хэвийн бүс зүйл байгааг олж харж ханыг хэсэгчлэн задлахад жижигхэн нууцлаг зай гарч ирсэн байна. Харамсалтай нь уг жижигхэн хонголд эмэгтэй цогцос ялцралын байдалтайгаар овоолсон их хувцсны доор байсан бөгөөд толгой эсхийг нь Жин Хижонтай адил туузаар ороосон байлаа. Шинжилгээгээр энэ эмэгтэй Сон Ине болох нь тогтоогдсон. 2 эмэгтэй хуйлаа нүцгэн эсвэл хагас нүцгэн гарыг нь туузаар үйсэн байсан ба мөн хамар болон нүүр орчимд нь тууз наасан байв. Шүүх шинжилгээний дүгнэлтээс үзэхэд 2 эмэгтэй хуйлаа амьсгал боогдсноос болж нас барсан байдаг. Тэр оюутнуудын ам хамрыг туузаар битүүлэн маш удаан бөгөөд аимшигтай байдлаар амьсгал боогдуулсан нь тогтоогдсон байна. Үүнээс шалтгаалж энэхүү хэргийг наалддаг туузны аллага гэж нэрлэсэн байна. Энэхүү баримтад үндэслэн 2020 оны 4-р сарын ихэр Сон Ине болон Жин Хижон нарыг хөнөөсөө эргээр
албан ёсоор яллагдагчаар татагдсан байна. 5 сарын 7-нд тэр орчуулагчийн тусламжтайгаар шүүхтээр гарч ирж санаатай бус хүн амны хэрэг үйлснээ хүлээн зөвшөөрсөн ба 2 хохирогчийн үхэл нь зориуд бус төлөвлөөгүй байсан гэж мэдээлсэн байна. 2003 оны 3 дугаар сарын 25-нд шүүх Ким Ге-сүүгийн хэргийг шийдвэрлэж санаатайгаар хөнөөсөн гин буруудад тооцож наад зах нь 23 жил 10 сар хорих ялтайгаар бүх насаар нь хорих ял оноосон байна. Гисэг хийдэж аллагын жинхэнэ сэтэл тодорхойгүй хэвээр үлдсэн юм. Зарим нь түүнийг санхүүгийн зорилготой гэж үзсэн бөгөөд Ким нь хохирогчдын нас барсны дараа тэдний данснаас мөнгө авсан нь үүнийг батлна гэж үзжээ. Харин бусд нь олдсон цогцос дээр үндэслэн садар самун шунхай сэдэлтэй хэрэг гэж үзсэн байдаг. Гэхдээ шүүх шинжилгээний явцад бэлгийн хүчирхийллийн нотлохоо илрээгүй байдаг. Цагдаа нар Ким Ге-сүүг өөр хохирогчдтой байж болцсохгүй гэсэн таамгийг үгүйсгээгүй бөгөөд ахлах мөрдөн байцаагчийн хэлснээр Ким нь Европ, Аз, Канад гэх зэрэг олон газараар аялж байсан нь өөр улс оронд ч ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй гэх болгоомжлолыг төрүүлсэн байна. Ингээд Сон Инэ болон Жин Ёжоноор ирээдүйн гэрэлтсэн залуу оюутнууд байсан ч аимшигт хэргийн золиос болон хувирсан юм. Гадаад оронд суралцаж байсан Солонгос оюутнуудын хувьд Кимийг эх орон элэг нэгтэй учраас ойлголцож дэмжинэ гэж итгэн аюулгүй байдал танил дотн мэдрэмжийг ирсэн байх магадaltaй юм. Гэвч энэ хэрэг бидэнд хамгийн их итгэж найзсан хүн маань заримдаа болгоомжлох ёстой хүн байж болцсохгүй гэдгийг хатуу сануулсан үйл явдал болов. Энэ удаагийн босон явдлын дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Лайк болон subscribe дарж намайг дэмжээрэй.